За сайн бацхан guys. Өнөөдрийн бичлэгээр бид Watchmen-ий жижиг зүүн баримтыг хүргэж байна. За эхний баримт. One Punch Man анх 2000 онд One нэртэд зохиолч веб комик хэлбэрээр гарсан. Зохиолч нь дөрүүдээ маш энгийн, инээдтэй дуртагаараа алтартай. Дараа нь алтарт манга зурш Мурата Исуки веб комик дахин зурж манга болгосон. Муратагийн хэлбэр уран зургийн чанараар дэлхийд гайхсан. One Punch Man-ийн 2015 онд буюу 2015 онд анхны үйлрэлээ гаргасан байна. Сизон 1-ийг. Зохиолч нэгэн зэрэг Mob Psycho 100 гэсэн сурлыг бичсэн. Тэгвэл супер баатрын жанр илэглэн шүүмжлэх бүтээл юм. Анимын нэгдүгээр үйлрэлийг студ Matt House хийсэн. Тухайн үйлрэлийг GC Step студ хийсэн ба шүүмжлэл их авсан. Сайтама л дэлхийн хамгийн хүчтэй хүний үзэл санааг инээдтэйгээр харуулдаг дүрээ. Түүхийн үндсэн сэдвийн хэд хүчрхэг болыг зориг мэдэрч алдаг гэсэн санаа. OPM дэлхийд даяар хамгийн их унсан веб комик тооцогддог. Зохиолч анх бүхнийг зүгээс сонирхлоор зурж эхэлсэн. Аним гарсан дөрөв интернет хамгийн их хайгцсан анимын нэг болсон байна. OPM жанраараа шок экшн төрлийн тэнцвэрийг гайхалтай хадгалдаг. Зохиолч мөн хүчний төвшин дөрүүдийн зэндэг зориул логик өдрөлттэй. OPM-ийн эрдэс нэгэн зэрэг олон баатар олон давтлагчтай байдаг. Хүчрхэг асуудал байнга гарч ирдэг. Сайтама бүгдийн нийс эхлээд дуусгдаг. Аним олон шагнал авсан тухайлбал энэ аним олон шагнал авсан гэсэн үг шүү. Тухайлбал Best Buy Season зэрэг байдаг байна. Саундтрек T-Hero маш алдартай. Сайтама 25 настай. Түүний толгой алцарсан хэд их бэлтгэл хийсний үр дүн. Тэр өдөө 100 сүнэл, 100 гисний таталт, 100 сүлд өдөр бүр 10 км гүйдэг байжээ. Сайтамагийн хувцсан супер баатар үйл ажилласан өнгө загварт тэдрийг одоо дарамтлсан гэмүү. Өөрийн хүчээ бусдад тайлбарладаг хэн ч үнэмшдэггүй гинэ. Тийм. Сээждэггүй л дээ. Хамгийн хитдэг хоол нь үхрийн махт домбуурын тийм. Сайтама хизэж инхэн аялыг мэдэрч үзээгүй тийм. Түүний зүсгэд тэтэргийн урданд бол олон дайсан зохиолт хийсний мэдвэ. Сайтамагийн хобби супермаркетын хямдрал. Тэр гэрээс анх C-класс баатар байсан байна. Одоо C-класс баатар байсан. Дараа нь B ранг болж агсан юм уу? C ранг гэснээр B ранг болж. Хүч чадрын шалгалтад тестэн түүний биеийн чадвар бүрэн 100% гарсан. Олон шалгалтанд муу байсан тул доод зэрэглэл тавигдсан юм байна. Сайтама ганцаардмал уйдсан амьдрал нь утгагүй эсхийг ирдэг гинэ. Тэр үндэ дайснаа алхаас зайлсхийдэг. Сайтамагийн башлах чадвар муу Джеймс багшаа гэж дүнэлдэг нь тэр мөнөө. Тэр өөрийн үжиг амар хэрэглэх сураагаа зүгээр л зөгдөг. Нэг сөхөлт зарны гадаагаар өөр Дженисийг шасан гэж байгаа. Сайтамагийн алхалт ч гэмтэх хүчтэй. Тэр хизээч ялгагдчих үзээгүй. Дженис 19 настай киборг буюу робот. Тэр өөрийг нь устгасан киборгийг хийж өшөө авах зорилготой. Сайтамаг багш гэж дууддаг сонин гац баатан тэр аж. Джеймс S-класс хамгийн урдан болсон баатар. Түүний бие байнга шинжлэгдэж илүү хүчтэй болдог. Джеймс зэш Сайтамагийн хүчийг ойлгодоггүй. Осцилляшн техникээр алтартай. Джеймс нь тийм одоо чадвараараа алтартай юм. Джеймс орон сууцын хэд удаа сүдгсэн байна Сайтамаг. Сайтамаг хамгаалахаар байнга зогсдог юм байна. Джеймсийн дизайныг Мурата их нарийн зурдаг. Джеймс өнгө гэлтэг нүдэн түүний киборг айдол харагддаг гэж. Эдгээр чутаа сүрсэн ч доктор хүсэнд засаж өгдөг. Тэр бусад S рангийн баатруудад хүндлэгддэг гинэ. Джеймсийн давталгааны үс зэрэмтэй хот сүдэх хүчтэй гэж байна. Гэхдээ Сайтамагийн дээрх түүхт шиг л сул харагддаг. Хүүхдэд дараах ангилалтай C, B,
BAS гэсэн класстай байна. S класс нь хамгийн өвчтэй 17 патруудын тестийг чадвар шалгуулж ээж хэлсдэг. Үйлчлэгч робот нар мэдээлэл түгээдэг. Тийм жижиг юм. Тэд хотуудыг мэдгүй. Тэд хотуудыг эзэн үсгээд угаалдаг. Эзэн хүрэл. Сад эмийг амьдардаг хот чи зээ буюу гих одоо мангас гардаг. Би бас эсэдийн олон мангас гардаг халуун цэггийнээс бас баадруудын төв гэж. Георо аксессын нэг бицэн үүсгэн байгасан. Одоо бацсан гибицмен одоо энэ баатрийн газрыг бүтээсэн юм байна л. Тэр үнийг хэлэх үү? Энэ одоо харагдаж байгаа тийм. Энэ бүдүү. Үндсэн зорилго энгийн хүмүүсийг хамгаалах. Гэсэн ч дотор нь адил шудраг бус зүйлийг баатруудад цалин өгдөгөө. Гэхдээ сайтмаас цалингаа бараг авдаггүй. Зарим баатрууд нэр хүндэд төлөө тулгаддаг юм байна. Жишээ нь тэр өвлийн буу тийм. Зарим мангаснаас ч аюултай цан хааштай. Тийм. Тэд Giant Meteor, DC хийлсээр том аюултай нүүр тулцсан. Брос сайдмын хамгийн өвчтэй өрсөлдөгч. Галактикийн дайчин өөрийгөө Adu One Speed гэж хэлдэг. Дрог бүртээ хэн сайдмыг хөдөлгөсөн цөөхөн хүчнийг. Deep Seeking бол далайн хүчин зүйлийн ноён. Тэр бороотой үед улам хүчтэй болдог. Хүцэн мен бол анime 1-р анги дардаг анхны мангас. Ус аим мангас шиг Carnage Capital Dr. Genius-ийн лаборатори бүтээл. Мэлцаггаар олон толгойд дахин төрөх чадвартай 0 планет байсан. Илтгэсэн асар том мянган хөл сэтгэлээс олон төвөгт тайсан гэж хэлдэг. Центипед тийм. Гокэцүү болохоор мангас болсон авраг мастер тийм. Орочи Монсын хаан. Гэрэгэрэ түүний стратеги тарих. Одоо мангасын газарт мөнгө баатруудын газрын эсрэг байгуулъя. Тэд хүн мангасын хооронд хөлж чаддаг. Гараа эхлээд баатруудтай үзэн эдэлт улмаас сулдаг. Гараа аажим мангас болон хувирдаг. Тэр Мартиал төвшний тултаантай. Гараа сайдмын тулаан мангад хамгийн уртад космос гараа сансар огтын хүч авсан хэлбэр гэж. Тэцэн сайдмын севернийг цохилтод тусдаг. За одоо ингээ сүүлийн 10 баримтууд сонирхолтой баримтуудын хүрээгээ Сайтамаг анх пинууд нь Капет Бэмби гэж хаад Капет Балти гэж очилсан. Сайтамыг дүү түргэн хөөх зурсан шиг хартахад зөрөөд битээсэн гэж. One байгуулах нь ажилтаа явах замдаа утсаар OPM-ийг биччихсэн. OPM манга 3D модель болон динамик камер ашигладаг анхны мангануудын нэг болсон. Японд төдийгүй баруунд хамгийн худалдаа Монгол хэлж явах монголч худалдаалагдсан манга. Анимегийн тулааны хөдөлгөөний бодит станд артист ашиглан хийжээ. PM пародис дээр суурилсан ч өөрийнхөө ноцтой философитой садимыг шууд утгагүй зан бэнүүдийн хайр хүндэглэлийг авдаг гинэ. Захирч мөн садимаг өглөөний энтүмэд ингээ баа хүчтэй гэж тайлбарласан байна. Одоо хамгийн сүүлчийн баримт. Бажмын одоо хүртэл үргэлж шинэ бүлгүүд гарах бүх дэлхийд даяар тэнд болтгоо. Тэгээд манай One Punch Man-ийн 100 баримттай хамт ирсэнд баярлалаа. Тэгээ лайк болон subscribe дарахаа мартаоцай. Энэ бичлэгийг хийх гэж их удсан шүү. Баярлалаа.